Хай манайхаа Бодрия төвшин байна. Энэ удаагийн имшилэгтээ тавтаа морил. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ миний dormitory roomтэй танилцах болно. Яг ингээд бодоод исэн чинь яг Оросд ирээд бол яг 4 дахь жилдээ би дагаад ингээ ганцаараа дотор байранд амьдарч байна. Тэгээд яг анх ирээд Пушкинд ирээд яг ингээд 1-р курс одоо хэлний бэлтгэлийнхаа курс дээр ингээд ийм байранд амьдарч байна, иймэрхүү байд юм байна гэж танилцуулаад видео хийжсэн бол яг тэрнээс хойш 3 жилийн дараа яг энэ хөөбшлэгээ дахин хийж байна. Тэгээд тэгтээ бол яг өөрийнхөө үндсэн суралц Руден гэж сургуулийнхаа байранд бичлэг хийх гэж байна. Тэгэхээр бүгдээрээ миний бичлэгтэй хамтаагаарай. Тэгэхээр яг магадгүй анх ирсэн 18 настай Бодрягаас одоо яг 21 настай Бодрягийн амьдралын хэв маяг бол нэлээ арай өөрчлөгдсөн, өөрийнхөө хэв маягийг олсон юм шиг санагдаж байгаа. Магадгүй өмнө нь бол өөртөө хэрэгтэй ч байсан, хэрэггүй ч байсан айгүй олон ий тогшлыг цуглуулдаг, тэдрийг ингээд хадгалдаг, дандаа зөөгөөд явдаг байсан. Би Монголоос ирэхдээ маш их ном, маш их эд зүйлс авчирсан юм шиг санагддаг. Тэгээд яг тэр байрнаасаа нүгүүд ч гэсэн бүр маш их цугларсан байсан. Тэгэхээр магадгүй 3 жилийн дараах ялгаа гэх юм бол арай нэг тийм өөртөө хэрэгтэй хэрэггүй зүйлсээ ялгаад яг ингээд тоочны хэрэгэлдэг, тоочны өөртөө хэрэгтэй зүйлсээ худалдаа авалт хийдэг болсон болов гэсэн тийм гоё сайн өөрчлөлттэй байна. Мөн дээрээс нь бас яг гоё ингээд би ч одоо 4 дахь жилдээ ингээд ганцаараа амьдарч эхэлж байгаа. Ганцаараа амьдарч сурцаж байгаа штэ. Тэгэхээр ингээд яг нэг тийм ганцаараа цагийн өнгөрөөгөө ганцаараа байж сурж байгаа гэсэн үг тий. Тэгэхээр бас тэр нь бас давуу талтай. За тэгээ хөшөөх хэсгийг бол харуулмааргүй байна. Яагаад гэх юм бол чи өөрөө хувь хүний орон зай. Тэгээд бас би зөвшөөрөл аваагүй байгаа учраас харуулахгүй. Тэгэхээр зөвхөн эсгүүдийг харуулчихъя. Тэгээд бас би юм сүү сая уусан гүзээлцгэнтэй сүү. Яг юм чудуугийн гүзээлцгэнтэй сүү бүр айгу гоё юмтай. Яг ингээд амар гоё юмтай. За тэгэхээр бүгдээрээ бичлэгэндээ орцгоё. Арман байна. Тэгээд миний shark ийм чихмэл тоглоомтой болсон. Ийм sharkтай болсон. Тэгээ энэ бол ингээд тэврээд яг ингээд унтахад бүр амар тухтай яг ингээд энийг нь ингээд хөлөөрөө ингээд авчаад тэгээ энийг нь ингээд тэврээд унтахад амар тухтай. Тэгээ ингээд зүгээр ингэж тавьж аваад ингээд дэрний байдлаар ингээд ашиглаж гисэн. Үнэхээр тухтай. Миний дуртай акула байна. Дараагийнх нь болохоор миний түмбочко байна. Тэгээ өмнө нь бол түмбочко тэр бүр амар их муулдаг гэсэн зүгээр ингээд өрөөл. Тэгэд би нөгөө өмнө ингэж боддог гэсэн байхгүй юу? Юмыг ингээд цэгцтэй хийгээд байгаа нь цэвэрхэн гэж боддог байсан байхгүй. Тэгсэн чинь яг үндэ хэрэггүй бүх юмаа хаяад яг хэрэгэлдэг юмаа үлдээгээд тэгээ маш тийм цэвэрхэн цэгцтэй цөөхөн байх нь маш гоё харагдсан юм билээ шүү дээ. Тэгэхээр одоо энэ удаагийн миний түмбочко бол нэг тийм олон юм гэхээсээ илүү маш цөөх юмтай. Зүгээр яг хэрэгтэй юмнууд нь байгаа, хэрэггүй юм бүгдийг хайцсан гэсэн үг. Тэгэхээр 3 жилийн турш ганцаараа амьдрахтаа ерөөхдөө гоё тийм минималист байдал суралцжээ. Ер нь ингээд хэрэгтэй юмнууд л байгаа гэсэн үг. Ном, запас сөцнүүд, тэг хэрэглэл дэд нэг юм ном гэдэг юм энгийн зүйлсүүд байна. Тэгээ цонхоор болохоор яаж харуулцгийг би харуулах уу, яах уу гэж. Бүр нэг ер нь л авах гэж сурч харуулж байна тий. Яг нэг юм шинэ жилийн цас. Сквад. Одоо чи шинэ жил болох чи та нүгэлтэй юм бэ? 20 м квадрат байлаа гэхэд би нэг 10 м квадратт нь баг амьдраад байгаа байхгүй юу? Тэгээ та нар ингэ бодож магадгүй л ингэ зачем рум тууртэй ингээд нэг тийм онц биш ч юм уу эсвэл өөрхөн амьдарч байгаа ингээд нэг өрөөний булан зачем харуулах гэж бодож магадгүй. Гэтэ энэ бол миний хувьд ингээд яг оюутан наснда амьдраад одоо бүх бодол санаа тий бүх зүйлээ ингээд үүсгэж байгаа, зориг мөрөөдлөө өсөж байгаа бас нэг гэрмэн учраас
гоё бичлэгэн дээр үлдээгээд дараа нь үсгэд ч ихсэн надад маш гоё дурсамжтай байна гэж бодож байгаа учраас гоё бичлэг хиймээр байгаамаа. За ийшээгээ болохоор миний ширээний хэсэг гарч ирж байна. За миний ширээ болохоор бас айгүй цэвэрхэн байлгах хичээдэг. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол өмнө би ингээл айгүй химээ өрдөг байсан. Ингээд ширээн дээрээ яг л нөгөө түрүүний бодсон шиг ингээд юмнуудаа эмх цэгцтэй л тавиад байх юм бол хичнээн хог новшуулсан чи ингээд хог новшооч гэсэн ингээд үрж тавиад байх юм бол тэр амар цэвэрхэн амьдрал гэж боддог байсан байхгүй. Тэгсэн чи яг үнэндээ хог новшгүй болж иж чи цэвэрхэн цэгцтэй амьдрдсан байна гэдгийг ойлгоод байгаа. Ойлгомжтой тест. За тэгэнгүүт болохоор яг ингээд өмнө болохоор ингээд цонхтой амт байдаг байсан. Тэгээ цонхтой амт байхаар айгүй тухгүй мэдрэмж аваад тэгээ тэрийгэ болоод ингээд орны хажууд тавьцсан. Тэгээд ийшээгээ болохоор гоо сайхны ширээ байна. Гоо сайхны ширээ биш ээ, гоо сайхны хэсэг те. Ирээдүйд конечно ширээтэй болно. Тэгээд гоё энд бол ингээд гоё тавиур дээр тавьсан. Тэгээд дэшээ нэг витаминууд ч юм уу бас бус зүйлсүүд харагдаж байна. Яа. Ингээ ширээнээрээ суухаар бол би яг ингэж харагдана. Тэгээд энэ дээр болохоор өөрийнхөө нөө vision board би дараа нь гоё тусдан бичлэг хий гэж бодож байгаа. Яг 25 онд юутай болмоор байгаа, юуг мөрөөдөж байгаа талаар тийм 25 оны vision board-ыг ингээ хэвлээд хийцэн байна. Тэгээ миний тэмдэглэлийн дэвтрүүд байна. Тэгээд бас бус ийм идрэг бол үнэхээр би маш хэрэггүй гүндийн ингээ бүгдийг хайцсан. Тэгээд идэр бол бүгд ингээ маш хэрэгтэй учраас ингээ эвтэйхэн тавьчихсан. Тэгээ всё. Розетка, тэгээд уухамнууд, тэгээд компьютер. И всё. Өөр ямар ч тийм илдэ бусын зүйлгүй байгаа гэж байна. Тэг ингээ суугаад ерөөхдөө юмнуудаа хийн. За, болохоор нөгөө хуурай идэх юм ч юм уу, аяг тавг хадгалах хэсэг байна. Би энд ингээ ногоо алим идчихэж аваад өрчөж тэгээд энэ бол муухай харагдаж байна. Ишин тавьчих. За, ишиг болохоор юу байгаа вэ гэхээр би одоо ингээд харуулчих. За ийшээ болохоор ингээд энэ бол манай өрөөний өхний юмнууд. Тэгээ энэ болохоор миний юмнууд ингээд. Тэгээ миний яг за шкаф болохоор яг нэг иймэрхүү байна одоогоор. Тэгээ миний яг хүсэж байгаа зүйл болохоор одоо яг хэрэггүй хувцснуудаа ерөөхдөө ашиглахгүй байгаа юмнуудаа ингээд бүгдийг дахин боловсруулах хайрцаг гэж байдаг шүү дээ. Тийм хайрцагт өгөөд тэгээд лүкэ бүрдүүлсэн тийм хувцсуудынхаа шкафыг ингээд дүүргмээр байгаа. Тэгээд одоо ууралыг иймэрхүү байна. Угаас яг ганц күртгтэй, ганц салааттай ингээд бүх юм маш цөөхөн тоогоор энгийн байдлаар байж байгаа. Тэгэхээр ингээд 25 оны зорилгоудын маань нэг болохоор ер нь 25 ч гэлтгүү ирээдүйн нэг 5 жилийн зорилго маань гэх юм бол яг маш цөөхөн тооны, маш чанартай өнгөн бүрдсэн хувцсны цуглуулгатай болох зорилготой байна. Дүү байна. Тэгээд дээшээгээ нэг цүнх байна. Цүнхэн туртай. Гэтэ өмнө агуу гоё тийм цүнхний цуглуулгатай болно гэж боддог байсан. Гэтэ бас яг миний амьдралд тийм их цүнх гараад ирэх юм бол би стресстэй байх гэж бодоод байгаа. Тэгэхээр зүгээр яг өөрт таалагддаг маш цөөхөн тооны чанартай цүнхтэй ирээдүйд болох бах гэж бодож байгаа. За, тэг ерөөхдөө миний өрөөний рум тур бараад дуусчих жаа шүү дээ. Ингээд ор явсан, ширээ явсан, тэгээд шкаф. И всё. Тэг яг ингээд ганцаараа болохоор, ганц бие болохоор аюу гой хаппи тэг аз жаргалтай ингээд амьдарч байгаа шүү дээ. Тэрнээс бол ирээдүйд ингээд үр хөвгттэй болоод гэр бүлтэй болчиход мэдээж конечно тийж амьдарч болохгүй бах. Гүйс болохгүй л дээ. Зүгээр гоё гэрийг өөрийн гэсэн гэрийг үүсэн. Тэгээд нэг иймэрхүү миний рум тур байна. Гадаа бүр аягүй гоё цас ороод амар гоё настроение үүсчихлээ. Суманч дуусч байна. Тэгээ гадаа одоо квартирны тип гэхээр ингээд байр шиг яг манай шиг ийм дөрөв өрөө байгаа байхгүй. Тэгээд дундаа нэг галтгоотой, дундаа нэг 0 фанта. Тэгэл тэрийгээ бүгдээрээ хамт хэрэглээл, хамт цэвэрлээл тэг явчихж байгаа.
шалыг яг өөрхөн гараар бүр үнэхээр сайн угааж агаад тэ ингээд гоё энэ шалан дээр ингээд дасгалын гууц дэвсэж байгаа тасал их боломжтой надад бүр маш их таалагдж байгаа. Тэгээд ер нь тодорхой хэмжээнд ингээд өөрхөн хач тусыг өгөөд намайг тухтай амьдралд өрөөндөө бол маш их талархдаг. Ирээдүйд бол яг өөрийн гэсэн гоё эзэмшлийн байртай, барилгатай, гэртэй болох бах. Тэгээд яг тэр зүйл рүүгээ ингээд ганцаараа амьдраад, оюутан байгаад, общежит дотор байранд амьдраад ингээд хэлсэн гоё тодорхой орон зайгаа өнөөдөр харуулахыг хүслээ. Тэгээд ирээдүйд гоё миний өөрийн гэсэн гэртээ хийх рум турыг маань ч гэсэн та нар гоё хамт үзээд хуваалцсан гэдэгт бол итгэлтэй байна. Тэгэхээр дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Яг өөрийнхөө оюутан байгаа, ийм залуу байгаа бүх үеийнхэн гоё дурсамжуудыг, мөрөөдлийг байгаа тэр гоё моментуудаа та бүхэнтэй хуваалцахыг үргэлж хичээдэг. Тэгээд энэ удаагийнхаа бичлэгтээ хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Пока-пока.